Сайн байцгаана уу, конnichiwa. За, Японы ихтэй сургууль хэрэглэгдэх үгийн сангийн хичээлийг та бүхэндээ өргөж байгаа. Тэг өнөөдрийн хичээл ороход бэлэн болсон байна. Тэг өнөөдрийн хичээлээр хэдүүлээ эдгээр 16 үгийн утгыг хамтдаа харцгаая. Хамгийн эхлээд текст уншиж үздэг байгаа. Тэг та бүхэн уншиж үзээд за утгыг гаргаж чадж байна уугүй юу гэдгээ өөрийгөө нэг сориод шалгаад үзээрэй. За, зогсоож байгаа. За, энэ текстэн дээр гарсан. За, эдгээр улаанаар тэмдэглэсэн үгийн утгыг хамтдаа харцгаая. Эхний үг хаттен байх нь. Хаттен. За, хаттен гэдэг маань хөгжил. За, хаттен сөрөг гэхээр хөгжих гэсэн утгатай. За, нэг удаа хэлээд үзье. Дагаад хэлээрэй. Хаттен. Хаттен сөрөг. За, сайн байна. Жишээ өгүүлбэрээр хараад үзье. За, Монголの発展のためには教育が大切です. Монголын хөгжил, боловсрол чухал гэсэн байна. За, жишээ өгүүлбэрээр дагаад хэлээд үзье. モンゴルの発展のためには教育が大切です. За, сайн байна. За, дараагийн үг communication байна. За, communication гэдэг нь харилцаа гэсэн үг байна. За, нэг удаа дагаад хэлээд үзье. Communication. За, сайн байна. За, жишээ өгүүлбэрээр хараад үзье. 良いコミュニケーションを取るためには相手の話を聞くことが大切です. За, илүү сайн харилцаа тогтооход харилцагч хүнийхээ яриаг сонсох нь чухлаа гэсэн байна. За, жишээ өгүүлбэрээр нэг удаа дагаад уншаад үзье. 良いコミュニケーションを取るためには相手の話を聞くことが大切です. За, маш сайн байна. Дараагийн үгつながる. За, つながるгэдэг нь холбогдох гэсэн үг байна. холбогдох. За, нэг удаа уншаад үзье. つながる. За, сайн байна. Жишээ өгүүлбэрээр харъя. За, インターネットを通して世界中の人とつながることができます. За, интернетээр дамжуулаад за, интернетoo тууштай гэж хэлэх нь. За, секай中の人とза, дэлхийн хүмүүстэй холбогдож чаднаа. За, жишээ өгүүлбэрээр дагаад уншаад үзье. インターネットを通して世界中の人とつながることができます. За, сайн байна. Дараагийн үг чири байх нь тий. Чири. За, чири гэдэг нь газар зүй гэсэн утгатай. газар зүй. За, нэг удаа дагаад хэлээд үзье. Чири. За, сайн байна. За, жишээ өгүүлбэрээр нэг удаа уншаад үзье. 大学で日本の地理について勉強しています. За, их сургуульд Японы газар зүйн тухайについてгэдэг нь тэрний тухай гэсэн утгатай тий. Газар зүйн тухай хичээллэж байна. Газар зүйн талаар хичээллэж байна гэсэн утгатай болох юм. За, жишээ өгүүлбэрээр нэг удаа уншаад үзье. 大学で日本の地理について勉強しています. За, сайн байна. Текстээ хараад уншаад үзье. 交通やインターネットの発展によって海外の人とのコミュニケーションが簡単になりました. За, зам тээвэр. 交通гэдэг нь тий. Зам тээврийг хэлж байна. Зам тээвэр болон интернетийн хөгжлөөс шалтгаалж гадаадд байгаа хүмүүстэй харилцах нь хялбар болсон. 簡単になりましたгэдэг нь хялбар болсон. За, 地理的に遠く離れた国の人もインターネットを通してつながることができます. За, газар зүйн хувьд хол байгаа улсын хүмүүстэй ч гэсэн интернетээр дамжуулаад холбогдох боломжтой. За, またより良いコミュニケーションのためには相手の国の地理や文化を知ることも大切です. За, мөн түнчлэн за, илүү харилцаа тогтоохын тулд за, нөгөө улсын газар зүй талаар болон соёлын талаар ч гэсэн мэдэх нь яг нь чухал
За гэсэн утгатай текст байна. За нэг удаа нэг өгүүлбэрээр нь дагаад уншаад үзье. 交通やインターネットの発展によって海外の人とのコミュニケーションが簡単になりました。За сайн байна. 地理的に遠く離れた国の人ともインターネットを通してつながることができます。また、より良いコミュニケーションのためには、相手の国の地理や文化を知ることも大切です。За маш сайн байна. За энэ текст харъя. За дараагийн текстэн дээр мөн гарсан эдгээр улаанаар тэмдэглэсэн үгийн утгыг хамтдаа харцгаая. Тэгээд та бас бичлэгээ яах нь зогсоож жогоод энэ текстийг уншиж чадах нь уу, утгыг гаргаж чадах нь уу гэдгийг нэг шалгаад үзэн шүү. За хамгийн эхлээд жию гэсэн байна. За жию гэдэг маань эрхчлөө гэсэн утгатай. Жию. За нэг удаа хэлээд үзье. Жию. Сайн байна. За жишээ өгүүлбэрээ хараад үзье. За この学校では学生が自由に研究テーマを選ぶことができます。За энэ сургуульд оюутнууд чөлөөтэй судалгааны сэдвээ сонгох боломжтой. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад уншаад үзье. この学校では学生が自由に研究テーマを選ぶことができます. За маш сайн байна. Дараагийн үг認める. За認めるгэдэг нь хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай байх нэ. За нэг удаа дагаад хэлээд үзье. 認める. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ хараад үзье. 会社は彼の能力を認め、新しい仕事を任せました. За компани нь түүний чадварыг хүлээн зөвшөөрөөд шинэ ажил даатгасан. Макасемас гэдэг нь даатгах гэсэн. За нэг удаа жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Дагаад уншаад үзье. 会社は彼の能力を認め、新しい仕事を任せました. За сайн байна. Дараагийн үг кейкаку. За кейкаку гэдэг нь төлөвлөгөө. За кейкаку сүрүү гэхээр төлөвлөх болгоно тийм ээ. Нэг удаа хэлээд үзье. Кейкаку. За сайн байна. За 新しいイベントを計画するために会議を開きました. За шинэ ивент төлөвлөхийн тулд хурал зохион байгуулсан хурал хийсэн гэсэн утгатай тийм ээ. Кайгиを開きましたгэдэг. За жишээ хэлбэрээ дагаад уншаад үзье. 新しいイベントを計画するために会議を開きました. За дараагийн үг сүсүмэрү. За сүсүмэрү гэдэг нь урагшлуулах, за үргэлжлүүлэх гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Сүсүмэрү. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ хараад үзье. 来週のイベントに向けて準備を進めています. За эх 7 хоногийн үйл ажиллагаанд бэлтгэн, за бэлтгэлээ урагшлуулж байна гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ дагаад нэг удаа хэлээд үзье. 来週のイベントに向けて準備を進めています. За сайн байна. Дараагийн үг сүбэтэ. За сүбэтэ гэдэг нь бүгд гэсэн утгатай. Бүх. Тэгээд бүгд гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэрээ хараад үзье. За нэг удаа дагаад хэлээд үзье. Сүбэтэ. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ хараад үзье. 資料をすべて確認してから決定します. За материалыг за бүгдийг нь шалгаж үзснийхаа дараа шийднэ гэсэн байна. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзье.
資料をすべて確認してから決定します. За сайн. Дараагийн үг кейкен. За кейкен гэдэг нь туршлага. За кейкен сэрүү гэхээр туршлага, хоригдлуулах гэсэн утгатай байна. За нэг удаа хэлээд үзье. Кейкен. За сайн. За жишээ үйлдэл хараад үзье. Нихон де хатараита кейкен га аримас. Японд ажиллаж байсан туршлагатай. За нэг удаа жишээ үйлдэл дагаад уншаад үзье. Нихон де хатараита кейкен га аримас. За сайн байна. За одоо хэдүүлээ текстээ нэг удаа хамтдаа утгыг гаргаад тэгээд уншаад үзье. За дайгаку но жугё де гаксей тачи wa зиюу ni темаを選び交流イベントを計画することになりました. За их сургуулийн хичээл дээр оюутнууд交流イベントза харилцааны яг нь ивент үйл ажиллагаа тийм ээ үйл ажиллагааг төлөвлөхөөр болсон計画することになりました. 先生は一人一人の意見を認め、学生たちが自分たちで準備を進めることにしました. За багш нь за хүн тус бүрийн санааг хүлээн зөвшөөрөөд оюутнууд өөрсдөө бэлтгэл ажлаа урагшлуулахаар болсон. 進めることにしました. さあ、すべてが計画通りに進んだわけではありませんが、за бүх зүйл тийм ээ яг төлөвлөгөөний дагуу урагшилсан зүйл байхгүй ч гэсэн 活動を通して多くのことを経験することができました. Энэ үйл ажиллагаагаар дамжуулаад олон зүйлийг суралцж чадсан, туршлага болгож чадсан. За гэсэн утгатай текст байсан байна. Тэрийг дагаад уншаад үзье. さあ、大学の授業で学生たちは自由にテーマを選び、交流イベントを計画することになりました. さあ、先生は一人一人の意見を認め、学生たちが自分たちで準備を進めるようにしました. すべてが計画通りに進んだわけではありませんが、活動を通して多くのことを経験することができました. За маш сайн байна. Дараагийн дахиад нэг текст харъя. За өнөөдөр 3 тексттэй байгаа. Сүүлийнх нь текст орж ирж байна. За энэ текстэн дээр гарсан, за улаанаар тэмдэглэсэн үгийн утгыг бүгдээрээ хамтдаа хараад үзье. За та хэд мэдээж нэг удаа уншаад утгыг гаргаж ийн үү гэдгээ шалгаад үзье шүү. За хамгийн эхлээд за Kyusoku. За Kyusoku гэдэг нь маш хурдан, хурдцтай, за эрчимтэй гэсэн утгатай. За нэг удаа тагаад хэлээд үзье. Kyusoku. За жишээ өгүүлбэрээ харъя. За この町はこの数年急速に за саяны үздэн発展орж ирж байна тийм ээ. 発展しました. За この町はこの数年急速に発展しました. За энэ хот за сүүлийн жилүүдэд хурдцтайгаар хөгжсөн. За жишээ өгүүлбэр нэг удаа дагаад хэлээд үзье. この町はこの数年急速に発展しました. За сайн байна. За дараагийн үг Yuko. За Yuko гэдэг нь үр дүнтэй, хүчинтэй гэсэн утгатай. За Yuko 기간 гэж бас хэлдэг байгаа. Yuko 기간 гэдэг нь хүчинтэй хугацаа гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр хараад үзье. この方法は日本語を覚えるために有効です. Энэ арга нь Япон хэлийг цээжлэхэд үр дүнтэй гэсэн байна. За жишээ өгүүлбэр дагаад уншаад үзье. この方法は日本語を覚えるために有効です. За сайн байна. За дараагийн үг сейф. За сейф засгийн газар.
За нэг удаа дагаад хэлээд үзье. Safe. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ харъя. За safe wa wakamono no shūshoku wo shiin shite imasu. За засгийн газар залуу хүмүүсийн ажил эрхлэлийг дэмжиж байна гэсэн мэн. За жишээ хэлбэрээ нэг удаа уншаад үзье. Safe wa wakamono no shūshoku wo shiin shite imasu. За сайн байна. Дараагийн үг oginaw. За oginaw гэдэг нь нөхөх, тэгээд нөхөн, гүйцээх гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Oginaw. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ хараад үзье. Ясай даке de wa tarinai eiyou wo hoka no shokuhin de oginaimasu. За зөвхөн ногооноос авч чаддаггүй шимт хичээлээ бусад хүнсээр яах нь нөхдөг гэсэн байна. За жишээ өгүүлбэрээ дагаад уншаад үзье. Ясай даке de wa tarinai eiyou wo hoka no shokuhin de oginaimasu. За сайн байна. Дараагийн үг дууёо. Тэгээ дууёо. За дууёо гэдэг нь адил, ижил гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Дууёо. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Sakun nen to dooyo ni kotoshi mo ooku no hito ga sanka shimashita. За жишээ өгүүлбэрээ нэг уншаад үзье. Sakun to dooyo ni kotoshi mo ooku no hito ga sanka shimashita. За өнгөрсөн жилдээ адил энэ жилч гэсэн олон хүн хамрагдсан. За жишээ өгүүлбэрээ нэг удаа уншаад үзье. Sakun to dooyo ni kotoshi mo ooku no hito ga sanka shimashita. За сайн байна. За өнөөдрийн хичээлийн сүүлийн үг гарч иж байна. За сүүлийн үг нь say. За нийлэмж хандсны араас за энэ say гэсэн хандс яах нь их орж ирнэ. За утга нь юу вэ гэхээр тийм байдалтай байна, шинж чанартай байна гэсэн яах нь утга санааг илэрхийлдэг гэсэн үг. За жишээлх юм бол за төлөөлөд их гардаг үгийг харцгаая бүгдээрээ. За жишээлх юм бол anzen say гэж хэрэглэдэг. Аюулгүй байдал. Anzen гэдэг нь аюулгүй гэсэн үг. За say орж ирэхээр аюулгүй байдал гэсэн утгатай. За каносэй. Кано гэдэг нь боломж. За каносэй гэхээр боломжтой байдал тийм ээ. Боломж гэсэн утгаар орж ирэх нэ. За хицюусэй гэж бас хэлэх нэ тийм ээ. Шаардлагатай байдал. За кикенсэй. Кикен гэдэг маань аюултай. За тийм учраас аюултай за нөхцөл байдал. За жүүнансэй. За жүүнан гэдэг нь уян хатан. За жүүнансэй гэхээр уян хатан байдал гэсэн утгатай болох нь байна. За нэг удаа доор гарсан за нийлэмж хандсыг бүгдээрээ уншаад үзье. Anzensэй, kanosэй, hitsuyosэй, kikensэй, жүүнансэй. За текстээ бүгдээрээ хараад уншаад утгыг гаргаад үзье. Окена сайгай но ато сейфу wa machi wo moto no joutai ni modosu tame no sagyo wo kyūsoku ni susumimashita. Том за гамшигын дараа засгийн газар хотыг буцаад өмнөх байдалд нь аваачихын тулд за ажлыг ач хурдцтайгаар урагшлуулсан. За фусоку шитэрү шоккурё я мизу о огинау таме за хүрлцэхгүй байгаа хүнс усыг нөхөхийн тулд Хокано чики кара бушио хакобимашта. За бусад бүс нутгаас эд бараа зөөвөрлсөн. Коно шиен wa жүүмин ga isen to douyou no seikatsu ni modoru tame ni youkou desu. За энэ дэмжлэг туслал цаана за оршин суугчид өмнөхтэйгөө адилхан амьдрал руу очихын тулд за үр дүнтэй очихын тулд үр ашигтай гэсэн. За мата сагио окунау сайни wa за мөн за ажлыг
хийх үедээ 안전세요 주변히確認する 必要が あります. 그 байдлыг зайлшгүй шалгах нь чухал юм аа гэсэн. За нэг удаа дагаад уншаад үзье. 大きな災害の後、政府は町を元の状態に戻すための作業を急速に進めました。不足している食料や水を補うため、他の地域から物資を運びました。この支援は住民が以前と同様の生活に戻るために有効です。また、作業を行う際には安全性を十分に確認する必要があります。За маш сайн байна. За өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ эдгээр 16 үгийн утгыг хамтдаа харлаа. Таад нэг удаа за нэг нэгээр нь уншиж үзээд за утгыг ойлгосон үгүйгээ шалгаад үзье шүү. За тэгээд өнөөдрийн хичээлийн өрөө дуусч байна. Дараагийн хичээлээр уулзтлаа түр. Баяртай. Саяанараа.